Сайн байцгаана уу? 10 өдөр сургуулийн багангийн багш Лавдаржийн Бямсаран байна. 2 дугаар шатны 3 дугаар даалгавар дижитал технологийн ололт дэвшлийг ашиглан хосолсон сургалтын арга зүйг сургалтад нэвтрүүлэн хэрэгжүүлсэн байдлаас дараах агуулгын хүрээнд бэлтгэгдсэн зорилго, ажлын удас, цахим хичээлийн сан, дижитал технологи ашиглалт болон хиймэл оюун ухаан, түүний үр дүн. Үүний зорилго маань сурагчдын мэдлэг ойлголтыг баттгаах, сэргийн санах болон хоцрогдлыг арилган дүгнэх. Цахим хичээлийн сан. Сурагчдын өвчтөй болон чөлөөтэй байх үедээ хичээлийн үйл явцаас хоцрохгүй байх үднэс цахим хэрэглээ болон технологиор дамжуулан ажиллаж байна. Сурагчид тухайн үеийн хичээлийг цагт баригдалгүй хүссэн үедээ хүссэн газараасаа ажиллах боломжтой юм. Цахим хичээлийн сан. Ажлын улс болон хичээлүүдийг бүдийн QR-жуулсан байгаа. 3 болон 5 дугаар ангийн ажлын удас, өдөр тутмын хичээлүүдийг бэлтгэгдэн QR-жуулсан. Дижитал технологи ашиглалт хиймэл оюун ухаан. Дараах зүйлсийг хичээлдээ ашиглаж хэвшсэн. MQR, Plickers, Canva, Kahoot, Genially, Wordwall, хиймэл оюун ухаан ба Ag ашиглаж хэвшсэн байгаа. Сурагчид гарч буй үр дүн цахим хэрэглээг ашиглаж сурсан. Сурагчдын хичээлд ахиц амжилт гарч байна. Сурагчдын сонирхлыг илүү ихээр татаж хичээлийн үйл ажиллагаа сонирхолтой болгож өгсөн. Сурагчдын ажлын хуудсан дээр ажиллах чадвар нь улам ихээр чадварлаг болж өгсөн байгаа. Сурагчдын хоцрогдлыг бага хэмжээгээр багасж байгаа нь ажиглагдаж байна. Сурагчдын хичээлд оролцох оролцоо илүү ихээр нэмэгдэж байгаа. Өдөр тутамдаа хэрэглэдэг дижитал технологийн манд хамтран сонирхож үзсэн та бүхэндээ баярлалаа.